За сайн байцгаана уу жинлүүрүүдтэй. Жинлүүрүүдийнхэндээ энэ оны 26 оны мэнд хүргэе. Шинэ оны шинэ сарын эхний өдрүүдийн мэндийг хүргье. За 26 оны туршид бол 25 оны туршид надтай хамт байж миний оруулж байгаа энэ мэдээллийг сонирхож хамт байж коммент бичиж өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлсэн бүх хүмүүстээ талархлаа илэрхийлж байна. За тэгээд 26 онд цаашдаа хэдүүлээ урагшлая. Бид бүтэн жилийн туршид хамт байсан байна. Одоо 2 дахь жил рүү орж байна гэж. За ингээд 26 оны төлөв байдлыг бол ерөнхийдөө нэг хуучин дараалалаараа явахгүй байгаа. Эхлээд бол өчигдөр охин болоод загас хоёрыг оруулсан. Ерөнхийдөө тэнхлэгийнхэн дагуу 2-2-оор явчихдаг юм уу гэж ингэж бодож байгаа. За жинлүүрийн орд. За жинлүүрийн ордынхны бол энэ удаад ерөнхийдөө энэ 6 сонсохдоо бол жинлүүрийн одоо яг 10 сард төрсөн 9 сараас 10 сарын 20 хүртэл төрсөн жинлүүрийнхнээс гадна асцендент буюу мандах ордон жинлүүртээр байгаа хүмүүс сонсож болно. Бас сарн жинлүүртээр байгаа. Одоо өөрийнх нь төрсөн зурхаа дээр нь төрсөн одоо чарт, натал чарт гэж ярьдаг штэ. За тэрэн дээр нь сар байгаа бол бас жинлүүрээс сонсож болно. Тэгэхээр асцендент буюу мандах орд, нар сар, мандах орд аль нэг сонсож болно шүү гэдгээр саналчи. За гол гэрсэн шилжилт бол 1-р сар, 2-р сард бол Санчиг болон Далайван гарагийн хоньны ордонд шилжихийн шилжилт. Ерөнхийдөө гарын гэрсэн шилжилтүүд танай ордонд яаж нөлөөлөх вэ гэдгийг илүү ярьж явж байгаа. За тэгэхээр энэ шилжилт таны одоо 1-2 дугаар сард болох 1 сарын сүүлчээр Санчир гараг тэгээд мөн Далайван гарагуд бол загасны ордонд байсан бол 25 оны туршид загасны ордонд байсан бол 1 сарын сүүлчээр загасны ордонд ороход хоньны ордонд шилжиж орж ирж байгаа юм. За энэ үед бол энэ бол таны 6 дугаар гэр салбарт. Ер нь бол таны 2023 оноос хойш таны 6 дугаар гэрт энэ дээрх гарагуд байсан юм байна. 6 дугаар гэрт. За энэ бол мэдээж зарим нэгэн тодорхойгүй бэрхшээлүүд одоо энэ төр байсан бол одоо тэр ачаа бол хөнгөрч эхэлнэ гэсэн утгатай. За ингээд 6 дугаар гэрийг орхиод 7 дугаар гэрлөө шилжих явц. Одоо ингээд 1 сарын сүүлч 2 сарын ихээр энэ шилжилтүүд явагдаад эхэлнэ гэж байна. За 7 дугаар гэр гэхээр үл түншлэлийн харилцаа. За дээрэс нь бол таны одоо хайр дурлал одоо бүх төрлийн харилцааг илэрхийлдэг. За энэ ойрын хэдэн одоо жилд бол харилцаагаа шинжлэх илүү одоо жишээлбэл хайр дурлалын салбарт байгаа бол та одоо тэрийг үл ойлголцол энэ төр байсан бол тэрийг нэг тийш шийдэх харилцаагаа шинжлэх энд бас нэлийн хүчин чармайлт гаргах юм шаардлага гарнаа гэсэн байна. За ялангуяа 20 дугаар сард бол эдгээр гарагуд нэгдэх үед харьцаад бодит байдал болон хоосон хүлээлтийг ялгахад бас нэлээд хөндрөлтэй үе ирж магадгүй. Тийм болохоор адваад бол нэлээд болгоомжтой бодолтой хаа шиг нэхвар хандаарэ гэсэн байна. Магадгүй энэ үеийн хүртэл ямар нэгэн том хүлээлт харилцааны түвшинтэй түншлэлийн харилцаа гэж болно. Хайр дурлал янз бүрийн харилцаан дотор ямар нэгэн тийм хүлээлт байсан бол үнэхээр энэ миний амьдралд учрах ёстой зүйл үү? Аль эсвэл чи хоосон төсөөлөд байна уу гэдгийг ялгаж салгаж ойлгож үзэх бас цаг хэрэгтэй гэсэн байна шүү. За тэгээд дараагийн үе бол дараагийн одоо энэ төлөв байдал дээр ярих зүйл бол хэртэлтүүд. За нар сарны хэртэлтүүд. Бас л 2-3 дугаар саруудад тохиох юм байна. За хумхын ордон болон охины ордны ордуудад тохиох одоо хэртэлтүүд бол нар болоо сарны хэртэлтүүд. За бол аль нэгэн нар болоо сар хэртэх үе бол дандаа 2-7 хоногийн хугацаанд нэгээ дагаж ингэж явж идэг. Нар хэртлээ дараа сар хэртдэг. Сар хэртлээ дараа нар хэртдэг гэх мэтэр. Ингээд энийг бол хэртэлтийн хоорондын коридор үе гэж ярьдаг. Энэ үед бол ерөнхийдөө онцгой анхаарах хэрэгтэй. Дээрээс нь таны хэддүгээр гэрт энэ хэртэлт болж байна вэ гэдгээс шалтгаалаад тэр хэртэлтийн нөлөө танд зарим нэгэн байдлаар нэлээд тийм огцом өөрчлөлт авчирдаг. За заримдаа ч бас тийм айхтар хүчтэй нөлөө үзүүлэхгүй байх нь ч бий. За тэгвэл
хумхолоод охины ордон тохиох энэ хэрдэлтүүд бол таны 5 дугаар гэрт болох юм байна. За 5 дугаар гэр гэхээр бол таны өр хүүхэд аль эсвэл хайр дурлал мөн бүтээлч харилцаа, бүтээлч одоо ажил үйлс таны хоббигоороо хийдэг, дурлаж хийдэг тэр ажил. Энэ салбарыг идэвхжүүлнэ гэж байна. За мөн 12 дугаар гэр. 5 болоод 12 дугаар гэрт энэ хэртэлтийн нөлөө илүү үзүүлнэ гэж байна. 12 дугаар гэр гэдэг бол ганцаараа байх тус хардлах, өөрийнхөө дотоод руу илүү анхаарах, мөн ганцаараа байх гэдэгт нь бол бас гадаад оронд бусдаас их орноосоо хол аав ээж хайртай хүмүүсээсээ хол тэр тусгаарлагдмал байдлыг бас 12 дугаар гэр илэрхийлээд байдаг. За энэ үед бол хайр дурлалын харилцаа шинэ хуудас нэгдэж магадгүй гэж байна. За магадгүй гэтэл зарим нэг нь бол зарим нэгэн харилцаагаа энэ үеийн хүртэл одоо жоохон асуудалтай байсан тэр харилцаа бол төгсгөл болох юм магадaltaй гэсэн байна. За энэ үед өөртөө цаг гаргах, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай маш анхаарах хэрэгтэй. Дотоод ертөнцөө таних боломж нэгднэ гэж. За тийм сэтгэл хөдлөлийн асуудал гэдэг бол та ер нь дотоодоо өөрийгөө л танихад илүү анхаарна, бясалгал хийн. Дотоод ертөнцийг танихын тулд тухайтад одоо танд хэрэг болох тэр бүх зүйлүүдийг анхаарч судалж эхлэнэ л гэсэн. Сэтгэл зүйчдэр очдөг юм уу одоо бясалгал яг хийдэг юм уу тэр зүйлд их анхаарна л гэсэн. За ингээд энэ бол 2 3 дугаар сард өнөх үйл явдал. За дараагийнх нь бол Тэнгэрийн яван гараг. Тэнгэрийн яван уран гарагтай. За Тэнгэрийн яван ихний ордонд шилжихийн үе бол 4 дугаар сард болох үйл явдал гинэ. За Тэнгэрийн яван гараг бол таны 8 дугаар гэрт байсан байна. Одоо бол 9 дугаар гэр лүчин шилжиж байгаа юм байна. За 8 дугаар гэр бол үйл хөдлөх хөрөнгө үйл хөдлөх биш шүү уучлаарай. Хамтарсан хөрөнгө гэр бүлийн хамтын түншлэлийн эсвэл аль нэгэн газар хөрөнгө оруулчихсан байх юм бол одоо тэр хөрөнгө энэ төр санхүү мөнгө тийм мөнгөтэй холбогддог. Чиний өөрийн чинь шууд бодитойгоор ажиллаж хөдөлмөрж олдог мөнгө биш. Хамтын мөнгө хөрөнгө санхүү. За энэ гэрт байсан. За энэ гэрт бол зарим нэгэн огцом өөрчлөлтүүд гарч ирсэн байх өнгөрсөн он жилүүдэд. За тэгвэл одоо 9 дугаар гэрлөө шилжиж байна. За энэ бол 9 дугаар гэр гэхээр сурах, боловсрох тэгээд дээрэс нь боловсролын дээд салбарт, дээд боловсролын салбарт маш том өөрчлөлт гарна. Аялна гэхдээ гадаад харилцаа, гадаадд сурах гэх мэт ийм үйл явдлууд, гадаад аялал. За дээрэс нь ертөнцийн үзэх хөдөл буюу шашин үзэл бэлтгэл үнэмшилтэй холбоотой энэ салбарууд чинь хөндлөнө гэсэн Тэнгэрийн яван гарагийн нөлөөгөөр. За магадгүй ингээд алсын харааг чинь тэлнэ гэж юм л да. Алсын аялалд гарахаас гадна бас алсын хараа ертөнцийн үзэх үзлийг өөрчилж байгаа болохоор та илүү өргөнөөр хардаг ч юм уу те. Маш эерэг шилжилт болно. Соёл болоод гүн ухаан мэдлэгт тэмүүлэх тийм нэг эрхчлөөг мэдрэх интернет тийм боломж. Тэмүүлэл чинь илүү өсөх. Гүн ухаан одоо тийм шашинлаг сүнслэг тэр одоо мэдлэг боловсролыг илүү өөртөө олж авах, бэхжүүлэх талаар илүү сонирхож төрж магадгүй. Ийм боломжийг бас танд энэ үед олгоно гэсэн байна. За энэ бол 4 дугаар сард болох үйл явдал. За дараагийнх нь бол Бархас вад гараг. За ивэгч өгөөмөр хөгжил дэвшил өргөжил тэлэлтийг илэрхийлдэг энэ Бархас вад гараг бол одоо Мэлхийн ордноос Арслангийн ордон руу шилжиж байгаа юм байна 6 дугаар сард. За тэгэхээр оны эхний хагаст бол таны ажил төрөл, карьер, нийгмийн байр суурь буюу 10 дугаар гэрт амжилт ололтыг илэрхийлнэ. Эхний хагас оны эхний хагас 6 дугаар сар хүртэл. 6 дугаар сарын сүүлчээр 10 дугаар гэрээсээ 11 дугаар гэр рүү буюу Арслангийн ордон руу шилжиж байгаа учраас энэ нь таны найз нөхөд, нийгмийн идэвхтэй оролцоо, олон нийттэй харилцаа, дээрэс нь та хүсэл мөрлөөдлөө биелүүлэх, олон нийтийн дунд нэр хүндээ өсгөх тэр нэгэн нөхцөл байдлуудыг танд үүсгэж бүрдүүлж өгнө гэсэн байна шүү. За тэгээд тухайн саруудад нь болж байгаа үйл явдлуудыг энэ сурхаан төлөв байдалтайгаа дахин эргэж хараад таарч байгаа эсхийг судлаад явуул их зүгээр байдаг. За дараагийнх нь сугар гараг. За сугар гараг бол таны удирдагч гараг. Сугар гараг бол угаасаа жинлүүрийн ордны
удирдахч гараг шүү дээ. За тэгэхээр энэ танд яаж нөлөөлөх юм бэ гэж. За энэ сугар гараг бол 10-аас 11 дугаар саруудад ретро хөдөлгөөнд орох юм байна. За ретро хөдөлгөөн гэдэг бол та бүхэн ойлгож байгаа. Энэ бол дандаа өнгөрсөнтэй буюу өнгөрсөн он жилүүдэд хийсэн тэр нэгэн алхмуудыг эргэж харах, засах, сайжруулах, алдаа оноо юу байна тэрийг нь сайжруулахад анхаардаг. Тэгэхээр сугар гараг гэдэг бол хайр дурлалыг илэрхийлдэг. Дээрээс нь таны бүтээлч үйл ажиллагааг илэрхийлдэг. За тэгэхээр энэ дээр та олон жилийн туршид хийж тэмүүлж бүтээх гэж ивсэн тэр нэгэн үйл явдлаа. Тэр нэгэн одоо бүтээлч үйл ажиллагаанд чинь бол энэ 11 дугаар сар 10 дугаар саруудад бол дахиж засах, сайжруулах, илүү дэд түвшинд болгож өөрчлөх аль эсвэл бас зарим нэгэн алдаа байсан бол тэрийг олж харах. Иймэрхүү боломжууд олгоно гэж юм. Гэхдээ хилэн цолон жинлүүрийн ордонд ухарч байгаа учраас за 1 болон 12 дугаар гэрээ чинь хөндөж байгаа юм. За тэгэхээр хувийн одоо санхүү 1 болон 2 дугаар гэрээ мэш уучлаарай 12 гэж хэлсэн. Буруу хэлсэн байна. 2 дугаар гэрээ юм байна. За мэдээж 2 дугаар ер нь бол жинлүүр сугар гараг бол бас багахан хэмжээний мөнгө санхүү гэж илэрхийлдэг. За тэгэхээр энэ мөнгө санхүүгийн асуудал, хувийн мөнгө санхүүгийн асуудлыг чинь хөндлөх гэсэн 2 дугаар гэр учраас. Тэгээд дээрээс нь жинлүүрийн ордонд орж ирэх юм бол таны 1-р гэр болчих. Тэгэхээр гэдгэр гэдэг бол та өөрөө таны нийгэмд хэрхэн та хин гэж харагдаж байгаа. Эсвэл та өөртөө итгэлтэй байна уугүй юу? Тэр болгоодыг чинь эргэж харах тийм. Яагаад гэвэл ретро гэдэг учраас дандаа эргэж харах. Гадаад өнгөтөрх, өөрчлөх гэх мэтийн иймэрхүү асуудлууд энэ үед хөндөгдөх юм байна. За мэдээж 2 дугаар гэрт орж иж байгаа үед нь болвол 11 дугаар сарыг ирээд нь штэ. За орлогын хүсээ эргэж харнаа. Санхүүгийн төлөвлөгөөгөө шинчилнэ гэсэн үг. За тэгээд дээрэс нь сугар гараг бол мэдээж бас хайр дурлалыг илэрхийлдэг. Одоо мэдээж магадгүй таны одоо гадаад өнгөтөрхөө өөрчлөх энэ төр чинь бас одоо таны тэр бусдын анхааралд илүү өртөх, илүү одоо тод өнгөлөг харагдах, бусдын хайрыг татах, өөртөө татах иймэрхүү энэ төр боломжууд илүү боломжчийн хувьдаа иймэрхүү байдал ч одоо илүү идэвхжнэ гэсэн үг. За ерөнхийдөө бол энэ хүрээд жинлүүрийн ордны 26 оны ерөнхий төлөв байдлыг өндөрлөж байна. За 12 1-р сарын төлөв байдал бол энэ бүх 12 ордыг орсны дараа ерөнхийд нь бас нэг шинэ сар ч юм уу тодорхой нэгэн гарыг иргэсийн үйл явдалтай холбоод тайлбарлчихна. Тийм болохоор ерөнхий төлөв байдлаасаа одоохондоо бол ер нь 26 он танд ямар боломж, ямар одоо аз завшаа танд тохиох вэ гэдгийг эндээс мэдэж болох байхаа гэж байна. Ер нь бол ингээд бүтэн жилийн зурхаа хийхэд бол дандаа яадаг вэ гэхээр эргэж харах үе гарч ирдэг. Ямар нэгэн тийм огцом гэдэг юм уу тодорхой нэгэн шийдэл төрөх гэтэл яг алийг шийдэх вэ гэдгийг ингээд эргэлзэж байгаа үед бол өөрөө ирэхгүй дахиад нэг жилийн зурхааг эргэж харах гэдэг. За ялангуяа жинлүүрийн ордон бол шийдвэр гаргахтаа бас нэлээд удаан маш эргэлздэг хүмүүс байдаг учраас. За энэ хүрээд та бүхний 26 оны төлөв байдлыг өндөрлөе. Та бүхэнд баярлалаа. Мэдээж бусдтайгаа хуваалцаад комент бичээрэй. Лайк, share, comment гэж бол байнга хэлж байгаа. За тэгээд дараад болцъя. Баяр таа.